Hi guys, өнөөдрийн бичлэгээр би хичээл хэрэгслээр цуглуулсан байгаа. Тэгээд хит зүйлийг бас би санахгүй болохоор мартсан байж магадгүй би бүр яг авах дэлгүүр оронгоо сандраа юу явах вүлээ гэдгийг сайн тоодож чаддаг болохоор юм хэдий мартсан гэж магадгүй бол мартсан байвал та надад хэлээрэй. Тэгээд би тэрийг нөхөд авчина. За ямар ч тач одоо авсан зүйлүүдэд харуулъя. Хамгийн ихэнд заа юу ийм цүнх байна. Энэ ингээд би санаа онгоож харцаа угаасаа харна шүү дээ, мэдээж харж яж аав. Ийм цүнх байна. Ийм цүнх. Одоо заа юу ингээд нээж олно. Гэтэ нээхдээ ингээд буцаад гэж хааж олно. Одоо харин тэгээд энэ дээр банттай. Тэгээд ингэж нээж олно. Тэгээд энэ дээр нэг байгаа. Тэгээд ийм цүнх байна. За дараачихан болохоор зургийн дэвтэр авсан. Миний орсон дэлгүүрт нэг байсан дэвтэр эмэгтэй хүүхдийн зургийн дэвтэр энэ лээсэн. Харин адтай принтинг дэвтэр авч ирсэн. Би принтинг дэвтэр хэрэглэдэг байхгүй юу? Энэ хитэн байсан дэвтэр нь лээ нэ. Би эндээс нэг хитэн ширхэг байсан. Тэгээ би ямар хитэн ширхэг авах юм биш. Бусдын дандаа эргэцэн хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдийн дууссан юм шиг үлээ. Энэ тасалгаатай гэж байна шүү дээ. Хардаа нэр тасалгаатай байна. Арж ийн үү та нарт? Энэ нэг байгаа гэдэг. За дараачихан болох юм бол би нэг тэр дэлгүүр рүү ороод юм авсан чи ингээд хичээл хэрэгслээ цуглуул явж байгаа хүүхдүүдэд ийм агаар өгж исэн. Үнгүй гэх юм уу бонус зүгээр үнгүй өгж байгаа. Тэгээ би нэг өөртөө сонгоод авчин би юм юу вэ таг авсан дүүд авсан. Би юм тоглохгүй л дээ тоглох насны хүүхд биш ч гэсэн дүүд авсан байхгүй. Дараачих нь энэ зүгээр л нэг юм байсан. За юм дэвтрийн хавц авсан. Ийм хавц байна. Цаанч үзүүлээ за. Одоо энэ чинь ийм хавц байхгүй юу? Би өмнө нэг хавцыг мэдгүй байхад шал юм гэлгар эдэж тийм гэлгар нэг л удаа хэргэлдэг хавцас тийм хавцас хэргэлдэг хэрэг биш заа юу энэ. Тийм хавцас биш. Энэ нөгөө дахиж хэргэлж болдог хавцас. Одоо таард харуулъя заа юу. Ийм 10 ширхэгтэй юм билээ. Одоо ийм дахиж хэрглэж болно. Одоо тэр гэлгар хавцнууд чи нөгөө нэг л хэрглэжээд хэрччихдэг шүү дээ. Энэ харин ингээд арай өөр материалтай урагддаггүй. Ерөн бол тийм. Энийг ингээд тавьчих. Дараачих нь юу авсан бэ? Дэвтэр авсан байгаа. Дэвтрнүүдээ нэг нэгээр харуулахгүй бол бөөдөнд харуулчихар чи ингээд гой тухтаа харж чадахгүй. За хамгийн ихэнд ийм дэвтэр байна. Энэ хадаа юм бодоод суугаад юу бодоод байна те? Энэ математикийн дэвтэр, математикийн дөрвөлжин дэвтэр байна. 24 хуудастай принтинг дэвтэр. Би дандаа принтинг дэвтэр хэрэглэдэг. Принтинг дэвтэр бас бүгд авсан байгаа. За дараачих нь бол Jenny Blackpink. Тин дотор юу гайгүй байсан дэвтрүүдийг авсан. 24 хуудастай байна. Дөрвөлжин дэвтэр байна. За тэгээ тренд болоод байгаа лабобото дэвтэр авсан. Яа зүрх лабо алтан зурцэг баант энэ юу юм бэ? 36 хуудастай математикийн дэвтэр юм байна. За дараачих нь ийм бас 24 хуудастай математикийн дэвтэр байна. Ийм. За дараачих нь болохоор бас математикийн дэвтэр, корометр дэвтэр. 24 хуудастай байна. Хичнээн 24 хуудастай дэвтэр авчихсан. Энэ харин бас математикийн дэвтэр 36 хуудастай Lisa байна. Би үгүй гоё Rose G2-ын дэвтэр авах хэрэг юм бол ховор эд шүү дээ. Энэ харин ардур хүн өнгөрсөн байх тэрийг битгий тагаарай. За дараачих нь 36 хуудастай туш дэвтэр байна. Манайх туш дэвтэр хэрэглэдэг. Хадгаар ингэж орох. Ийм устай, галтай. Дараачих нь болохоор
бас 36 хуудастай тууш дэвтэр ийм байна. Би сайхан ийм байсан. Одоо ийм болчлоо. HyperX. Дараачих нь ийм бас энэ хамгийн дузааны юм шиг байна. 48 хуудастай тууш дэвтэр байна. Бүгдээрээ угаасаа юун дэвтэр, нөгөө юу принтинг дэвтэр. Улаанбаатар принт. Ийм лабоботой байна. Heavy City-ийн лабобот зурагтай байна. Тэгээ хардлаа боддоор амар царайдаг байгаа. 12 гинэ 24 хуудастай тууш дэвтэр байна. Дараачих нь болохоор Лисагийн 36 хуудастай матин дэвтэр байна. За тэгээд одоо бүх дэвтэрнүүд дуусчлаа дараачих. За дараачих нь ийм пенал байна. Энэ пеналыг саяхан л авсан нэг. Тэг жоохон муудсан. Гэтэ яг уу ийм 3 багтаамжтай ийм нэг нөгөөх нь болохоор ийм хамгийн сүүлийнх нь болохоор бал хийхэд зориулттай. Ийм. За дараачих нь тодруулагч байна. Ийм бүдэг өнгийн тодруулагч. За ингээ аюу гой гардаг бүдэг. Та тэгээ тусалж байгаа үстэй. Дараачих нь би ингээд балыг ингээд аваад илгүй ингээд ийм бах ингээд ийм хайрцгаар навчдаг байхгүй юу? Ийм бол аюу гой. Тэгээд ихэнх дэвтрүүд дээр ийм бол ингээд нэвтэрчдэг. Тэгээд принтер дээр нэвтэрдэг гэсэн бусад дэвтрүүдээс хамаагүй гайгүй нэвтэрдэг. Дараачих нь ийм харандаа байна. Харандаа балууртай харандаа. Дараачих нь стринг байна синамролтой. Дараачих нь ийм шугам байна. Ямар шугам бэ? Үзүүлье. Ийм шүү дээ. Энэ 4 ширхэг шугам юм байна. За зүгээр энгийн шугам маань ийм сансар окторгойтой. Нөгөөх нь ийм хамгийн сүүлийн ийм. Дараачих нь ийм миний гэж жоохон сайн арилдаг гэж бодоод л авсан. Энэ юу юм бэ? Би дээлийг баллуур айгуу сайн арилдээ. Дээлийг нэг хар баллуур байсан дэрийг хэрэглэн тэгээд авсан чинь байгаагүй. За дараачих нь ийм цав байна. Манай энд суулааныг авсан. Ийм цав байна. Дараачих нь ийм хар бал авсан. Одоо ингээд энэ миний одоо өмнө нь хэрэглэж исэн ч гэсэн хэрэглэж болохоор хайж болохоор миний хайж болно. Харин адтай хайж. Миний хайж болохоор энэ харин миний гэрээс олцсон миний хуучин 2.10 юм шиг үлээ. Энийг бас дундуур хэрэглэчин гэж бодож байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь ийм осор байна. Энэ осор. Энийг би пеналта зүгэй гэж бодож байгаа. Харин дараачих нь ийм Crybaby та нар энийг харааг бах те. Энэ Crybaby та осрыг би цүнхэндээ өргөж бодож байгаа. Ийм хөрхөө. Одоо ямар ч бичлэг дууссан. Дараагийн бичлэг уулзлаа. Баяртай.